Өнөөдөр манай улсад барилга үйлчилгээ, хөдөө аж ахуй гэдэг альж салбарт ажиллах хүч олдохгүй байна гэх гомдол тасардаггүй. За тэгвэл дэлхийн олон оронд ч хизээч ядардаггүй, цалин шаарддаггүй, хамгаалт хүсдэггүй төгс ажилчид буюу хүнд өрс роботууд хэдийнэ үйлдвэрийн шугамд зогсоод эхэлжээ. За саяхны хүртэл хэмд ажиллах хүчээрээ дэлхийн үйлдвэр олж байсан бүгд найрамд хятад ард улс өнөөдөр хүний роботоор солих асар том технологийн хувьсгалыг эхлүүлж, Америк нэгдсэн улстай хийх технологийн дайны шинэ фронтыг нээлээ. За Бээжин хотод өчигдөр хийсэн дэлхийн роботын технологийн чуулга уулзалтад хятадын компаниуд хамгийн сүүлийн үеийн технологид танилцуулж хөрөнгө оруулагчдыг гайхшруулж байна. За нэм гаригийг дуустал үргэлжлэх энэхүү үзэгсэлэнд 300 гаруй компани оролцож 2000 гаруй робот, 150 гаруй шинэ бүтээгдэхүүнийг олон нийтэд дийлгэн үзүүлсэн юм. Роботын технологийн салбар хурдцтай дэлхийн хэрээр хятадын дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхолж дээд зэгтээ хүрчээ. Чуулга уулзалт үеэр хятадын хүнд өрст робот үйлдвэрлэлийн тэргүүлэх компани Unitree хувьцаа Шанхай хөрөнгийн бирждээр анхудаа арилжаалагдаж үнэлгээ нь шууд 6 дахин өссөн байна. Үүний дараагаар стартап Florence Robotics болон хятадын хамгийн том автомашин экспортлогч компани роботын хилдэж мөн хөрөнгийн биржид бүртгүүлэхээр судалснаа зарлажээ. Чуулганы үеэр бүгд найрамд хятад ард улсын аж үйлдвэр мэдээллийн технологийн яам роботын салбарыг төрийн бодлогоор тууштай дэмжиж ажиллахаа амлаад энэ нь улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч хэдийнэ болсныг онцоллоо. За хэдийгээр хятадд зочид буудлын хүргэлт үйлдвэрийн өгсөрлөлтийн шугам зэрэгт роботыг улам бүр ашиглах болсон ч нийтийг хамарсан өргөн хэрэглээ хязгаарлагдмал хэвээр байна. Тухайлбал Roboterra компани танилцуулсан илгээмж ангилдаг хүнд өрс робот нь 900-аас 1000 цаг тасралтгүй ажиллах чадвартай. Энэ нь одоогоор хүний хөтөлбөрийн бүтээмжийн 85% тэнцвүүц үр дүн юм а. Үзэсгэлэнгийн үеэр гар утас хайрцагладаг Dexforce компани хүнд өрс роботууд, унаж болдог авраг том робот, морь англи хэл зааж, их сургуулийн шалгалт хяндаг Ubitech компани боловсролын роботууд нь олонний анхаарлыг ихээхэн татлаа. Роботын салбарын энэхүү хурдцтай тэлэлт нь хэдэн жилийн өмнөх цахилгаан автомашины салбарын тесрэлттэй ижил төстэй өрнөж байна. Олон тооны шинэ компани гарч ирж технологийн болон үнийн ширүүн өрсөлдөөн үүсгэсэн нь эцсийн дүндээ хөгжлийг улам хурцсаж байна. За энэ оны эхний хагасад дэлхийд даяар хүнд өрс роботын нийлүүлэлт бараг 4 дахин өсөж 19,000 давсан хятадын үйлдвэрлэгчид зах зээлд үнэмлэхүү давмгаалж байна. За гэсэн хэдий ч энэ онд үйлдвэрлэгдсэн хүнд өрс роботын 50-70% нь бодит бүтээмжтэй ажил хийхээс илүүтэйгээр хиймэл оюун ухааныг сургах, өгөгдөл цуглуулах зорилгоор ашиглагдах төлөвтэй байна. Цаашид хүнд өрс роботуудыг бүрэн хөгжүүлж, нийтийн хэрэглээнд өргөнөөр нэвтрүүлэхэд дахиад 10 жил шаардлагатайг мэргэжилтнүүд сануулж байна.